та ирсэн үү? За одоохон дуслаа. За влогийн бичлэг одоо ингээд эхэлж байгаа. Тэгээд 1 жилийн хугацаанд влогоо завсарласан байна. Өмнө нь бол интерьер дизайны влог хийдэг байсан. Тэгээ энэ удаагийнх жоохон өөр байгаа. Шиний Армаг хотхон, Iris Residence, за тэгээ Sky Garden гэдэг төслүүд дээр өнөөдөр бүгдээрээ аялна. За мөн үйл хөдлөх хөрөнгийн салбарын одоо хүний нэг өдрийн бас ажлын бусад хэсгүүд бас сонирхолтой хэсгүүд гарнаа. За тэгээ бүгдээрээ өдрийг хамтдаа өнгөрөөе. За баярлалаа. Баяртай. За одоо бид нар юу л явж байгаа? Sky Garden л явж байгаа. Энэ Sky Garden-ыг бол аягүй хүмүүс суудаг болохоор яг энэ влог үзэж байгаа нэлээдэн одоо хүмүүстээ сонирхолтой байгаа. Тэгээд үйл хөдлөх хөрөнгийн борлуулагчид болвол нэг худалдан авахч юу хүсэж байгаа вэ гэдгийг бас аягүй сайн хүссэн үсээгүй мэддэг болсон байдаг. Хамгийн гол зорилго нь бид нар Sky Garden дээр нэвтрүүлж байгаа нэг шилэн кабель байгаа. Одоо бидний нөгөө интернетийг хэрэглээ гэдэг чинь нэлээд чухал болж байгаа. Хүн болгонд энэ бол бас анхаарал татах сэдв болсон. Тэр нөгөө интернет жишээлбэл айлын одоо нэг хэсэгтээ интернет нь нэг хэсэг нь интернет нь Wi-Fi-ын сайн цацдаг ч гэдэг юм уу. Энийг Univision бас нэг одоо дараагийн шатанд нь шийдэд шилэн кабель оруулж ирсэн байлаа. Fiber to the home гэдэг. Тэрийг Sky Garden дээр ямар байдлаар нэвтрүүлж байгааг нь очиж бүгдээрээ танилцсан. Хуралтай гамбахта. Заахгүй байгаа. 1-2 хооронд очно гэж хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар яг л ингээд очиход нэг л болох юм байна л та. Ер нь бол бидний ажил бол өстой маш сайн одоо юм хурдан цагийн менежменттэй байхгүй бол айгүй олон асуудлууд ингээд одоо төлөвлөхийн аргагүй юм зүйлүүд их бий болдог. Байна. Сайн манад лавгдаар цагтлаа. Одгөрлөө байна. Сайн байна. За одоо бид нар очиж байна. Ер нь бол Sky Garden дээр би бол анх удаа очиж байгаа. Тэгээ нөгөө төслийн талаар танаас давчхан би ер нь асуугаа явчихнаа. Гол ярих юм нь Fiber to the home-ыг таад нэвтрүүлж байгаа штэ. Тэгээ ер нь бол ярьчихоо. Нөгөө бас удирдлагуудтай ингээд банк заримдаа харилцаа үүсгээд явхлаар одоо ингэ сайн анзаарсан бах тий. Тэр хүмүүсийнхаа цаг завд нь тааруулахгүй болохгүй. Тэгээ би сургалт дээр одоо борлуулагчдад юу гэж зөвлөдөг вэ гэхээр бид нар маш их юм энэрэнгөө нөгөөдлийнхаа хүнийг ингээд ойлгож мэдэрч харилцах хэрэгтэй гэдэг юм аяг их зөвлөдөг. Яг тэгэхээр одоо бусад тохиолдол яг байр авах гэж байгаа, зарах гэж байгаа нөхцөл дээр болохоор одоо юу гэдэг нь хэдэн зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс үйл хөдлөх хөрөнгөний үнэлгээ хэлжээр тэрийг одоо нөгөө negotiation хийж үнэлгээг одоо хоёр талаас нэг юм төвшөнд очно гэдэг бол ер нь бол борлуулагчийн аюу их төвчээр мэдрэмж ухаан үнэхээр шаардлагатай юм байлээ. Тэгээ миний хувьд бол анзаархад бол өндөр дүнтэй болох тусмаа л яг тэр дунд нь ажиллаж байгаа хүмүүсээс маш их юм одоо юу гэх юм төвчээр шаардна. Би бол анх ариун цэврийн өрөө орж уйлчаал гарч ирээл. Тэгэл ингээл хүмүүстэй тийм одоо зөв зохицуулалтаа хийдэг тийм бас надаа юунууд их байдаг шүү. Жишээнүүд ягаад тэгэхээр үнэ ингээд өөрөө ярьсан байсан чи эзэн маань яг худалдаа авалт хийх гэж яхад шал өөр үнэ яриад ингээд бодлоо ажлыг ингээд бүснэл гадаага ч юм шиг ингээд тухайн үед бол тэгж ойлгодог байсан. Одоо бол тэр үедээс хүмүүс их дургуутсан заримд нь гомдно. Одоо бол гомдно орно гэдэг юм ерөөс огтоос байхгүй. Тэг энэ бол бизнес. Тэгэхээр тэр хүмүүс бол одоо тэр мэтгэлцэн тэр үн аялцах дээр бол хамгийн өөрийнхөө ашигтай хувилбараа хэлэх нь бол ойлгомжтой. Тэгээ энэ болгоныг бол уруулахаа үзүүрээр ер нь бол ханддаг гэсэн да. За би ирж байна. За 203 руу орох юм биш үү? За ойлголоо. Тийм байна гэдэг үгнээс нь би сонгоцсон. Тэгсэн та нар яг нөгөө ярьж ирсэн юм уу? Хэлээс бараг давтсан юм шиг тийм. Тэр чинь гоё шүү дээ тийм. Бол энэ гурван багш нар нэг шилэн кабель үзэр орж ирээ. TP кабель айл болгоно руу. Одоо таардаг байсан гэсэн. Энэ нь бол одоо хэсэгээрээ айл болгоно руу шилэн кабель өндөр хотоор таардаг гэсэн. Магадгүй жижиг юм шиг мөртлөө тэр хүмүүсийн хувьд бол маш том одоо юу гэхгүй. Тэгэхээр бид энэ дээр хүртэл анхаарч магадгүй биднээс би цаг зав хөрөнгө оруулалт шаардж байгаа гэсэн бид нар энийг хийх ёстой.
За сайн байна та. Албан ёсоор ерөөсөө танилцааг байгаа. За таны ажил сайн уу? Сайн. Бид нэр танаа төсөл дээр танилцах гад ирсэн нэг гол зорилго нь Univision-ы шилэн кабель танах сурлуулж байгаа юм байлаа шүү дээ. Тэгээд тэр кабелийн талаар ер нь яг танаас зүгээр энгийн ямар ч хүнд ойлгомжтой байдлаар нэг тайлбар авах гад бас би өөрөө бол Skyguard-ыг баг анханаас нь маш их сонссон мөртлөө өнөөдөр анх удаа ирж байна. Танаа төсөлтэй танилцаад бас айгу баяртай байгаа шүү дээ. За баярлалаа. Зүйл хэлүүлээ тавчгаа манай төсөлтөд танилцчихв тийм. Тэгээ. Skyguard-ын Residence гэдэг төсөл маань ер нь 2018 оноос эхэлсэн. Тэгэхээр нэг зэрүсгэн манай түнэл рүү нэг орох. Түнэл байгаа юу? За тэгээ. Болох уу? Заргаа. Яг ийшээ гоо үндсэндээ барьсан тавч очиж байгаа байхгүй нөгөө манай босох болохгүй маань барьж байгаа. Энэ чинь ингээд гараад ирж байна. За ингээд нөгөө винтерийн авсан маань энэ байгаа байхгүй. Тэгээд түнэлийн хавцаараа дамжаад шууд ийшээ гарах бол тойроод орж болно. Тэгээд энэ ч нэ бид нар нэг юу гаргаад ирсэн. Жилийн 4 улирал жилийн 12 сард ногоон байгууламжийн дунд хүүхдүүд маань тоглоод хөгжөөд баясаад байж ивэл ямар санагдах вэ гэдэг хандлагаар нь хандсан. Цаашид үн цэнийн тогтмол өсөх гэдэг ямыг бид нар бас аяга анхаарах хэрэгтэй болчиход байгаа тийм. Зөвхөн зараа дуусах биш, баригдсны дараа урт хугацаанд метр квадратын анхны авсан үнэлгээ нь унахгүй байх дээр юуг анхаарах вэ гэдэг. Тэрний нэг ингээ гол хэсгүүд нь жишээлбэл одоо энэ шилэн кабелийн дараагийн одоо юу н орж ирж байна те үйлчлэгээний fiber to the home орж ирж байна. За тэгэл яг би энэ дээр бас нэг жоохон судалгаа хийж байгаа. Яг нөгөө орчин үеийн чиг хандлага гэдэг үгнээсээ мэдээллийн технологийн хурд нөгөө мэдээллийн технологийн чанар гэдэг талаас нь бид нар ч гэсэн энэ шинэ технологи руу сонголтоо хийсэн л та. Орчин үед ч одоо 2 жилийн өмнөхөө бодвол энэ шилэн кабелаар дамжуулагдж байгаа мэдээлэл маань ямар байсан? Одоо ямар болчихв? Ирээдүйд ямар болох вэ гэхээр чинь энэ шилэн кабелаар асар их мэдээллийн урсгал дамжих болж байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ шаардлага хангасан төлөвлөлт технологи материалыг л сонгох шаардлагатай болсон. Одоо бид нэр Skyguard-д амьдралгүй ч гэсэн энэ таавар дээр бас нэг ингээд ирж гоё амралтын өдрийг өнгөрөөмөр л угаасаа өнгөрөөг нь тодорхойлох нэг газар байна л да. Тэгэл цаашаа гээд гарч орж явдаг те. Өнөөгөр бол баг нэг зорж ирж зураг авах гэж ирж ярих юм биш үү? За баярлалаа. Манай төсөлтөд ирж танилцсан үйл хөдлөнгийн салбарын нөгөө мэргэжлийн хандлага ёс зүй гэдэг талаас нь нэлээд олон нийтэд Mesco компани болон үйл хөдлөнгийн нөгөө холбоо гэдэг утгаараа бас мэдээлэл өгч байгаа. Энэтэй танилцаад төслөд танилцуулсныг их завшаан гэж харж байна. Баярлалаа. За баярлалаа. За машин дотор хоол идэх үед бол амар их байдаг. Бараг 50-60% нэдэг хаа. Машин өнөөдөр бол ингээд юутай жолоочтойгоо явж байна. Ихэвчлэн өөрөө машина барай, хажуугаар нь уцаараа ярин заримдаа өдрийн хоолоо эдэнтэй төгжрөөтэй үед бол гайгуултай. Жохон жигд явах уу тиймка. Одоо Iris Residence дээр очино. Iris дээр болохоор бид нар тэр ийм шинэ хотын захиргааны арталд байрладаг 3 блок бизнес ангилал гэж явж байгаа. Гадна талдаа бол юу багтаа хүүхдийн тоглоомын талбай эднэр бол яг хотхон биш тэр 3 блок барилгадаа зориулсан тийм тогтчлолттой. Нэг 90-200 м квадрат юм орон сууц байна. Iris-ийн удирдлагууд нь одоо шинэ ер нь барилгын компани. Тэгээд барилгын компани чинь нөгөө маш олон хүмүүстэй харилцдаг. Цэцлийн материалууд аавн, сангаан айлын захиргааныхаа одоо шийдлүүдийг гаргана, одоо дэд бүтцийн олон асуудлууд байгаа. За тэгээ орц гарц зам барилгын бүх төрлийн материалууд гэдэг тэгэхээр маш олон байгууллагуудтай хамтарч ажилладаг болохоор ер нь тухайн төсөл ямар хэмжээний
одоо менежменттэй ямархуу одоо зөв зохион байгуулалттай бас ажиллаа бүтээн байгуулалтаа сэтгэл гаргаж байгаа тийм удирдлагатай юм бэ гэдэг бол нөгөө монголчин жижигхэн болохоор аюу хурдан ингээд мэддэг болчт юм байлээ. За Iris-ийг бол одоо манай Iris-ийн сонсож байгаа л Iris-ийнхнийг ер нь хүмүүс хамтарч ажилласан байгууллагууд нь айгүй ам сайтай байдаг юм байлээ. Тэднийхээс энэ Fiber to the Home-ыг нэвтрүүлэлт нь дотроо одоо суулгаж байгаа юм байна. Шилэн кабелийг. Тэгээд юуны Iris-ийн захирал бас энэ шилэн кабель дээр ямархуу одоо өөрөө давуу талын юу гэж харж байгааг нь бүгд очиж танилцъя. 5 дахь объектаа нэг хүн заруулах гэдэг юм байна л да. Тэгсэн чинь ингэнэ эцдүүд нь ямар ч сурчлагаа явуулахгүй, бүүст хийхгүй, сошиалар зарлахгүй, гадна талбай дээр ямар ч сурчлагын самбар байрлуулахгүй, ер нь ямар ч зар өгөхгүйгээр маш хурдан зараад үг гэдэг шаардлагатай байна. Тэгэхээр яах вэ? Help me гэдэг мессеж ирчихэж. За танаа лобби чи яасан гоё юм бэ? За яаж вэ? Ажил сайн. Борлуулалт хэрэг. За борлуулалт одоо ер нь гайгүй сэрэг хандлагатай байна. Би юу авчих вэ? Би бас ийшээ өгсөн. За заавч. Энэ одоо ингээл энэ 3 блог шүү дээ, тий? Тий. Аха. Би ч нөгөө өнөөдрийн влог болохоор энэ Univision-ы Fiber to the Home-ийн талаар судалгаа хийгээд явж байна. Тийм тэгээд яг нөгөө төслүүдтэй хамтарч ажилладаг гэдэг утгаараа бас Univision-ийн яг энэ талаар тий бусад дараагийн төслүүдэд санал болгох, танилцуулах бас би тийм үүрэгтэй. Тэгээд танах ер нь юу гэж харж байгаа яг энэ Fiber to the Home-ыг? За би Улаанбаатар хотод ер нь Iris Residence бизнес зэрэглэлийн апартмент гэж одоо тийм зэрэглэлтэй явж байгаа. Тэгээ бид бол одоо шилэн кабель айл болгон тий. Fiber to the Home-ыг бол тавьсан. Айл болгонд өндөр хурдны интернет хэрэглэх боломжтой гэсэн. Шилэн кабель одоо өгсөн хурдаараа хүн интернет хэрэглэх боломжтой айл руу. Одоо ялангуяа энэ дижитал шилжилтийн үед бол одоо хурд унах, гацах гэдэг ойлголт байхгүй. За энэ одоо нөгөө шилэн кабелийг айл болгонд тавихын тулд барилгын угсралтын ажлын процесстэй зэрэг явагддаг. Гэхдээ магистраль шугам шилэн кабелаар авч гаруулаад тэгээ серверийн өрөөнөөс айл болгон руу одоо энэ шилэн кабель чинь холн нөгөө нэг ямар ч айл хүртлээр залгаа байхгүй. За сайн байна уу хаваа захирлаа. Би сая Sky Garden орчоод танахаар ороод одоо ийшээ шинэ ярмаг ороод тасгах юм. Тарайн төрөө үржих, аривжих юм гоё бэлэгдэлтэй. Шууд ингээ хайрцаг гэдэг нь бол яг нөгөө бизнес тавар гэдгийг бас ярьдаг чинь те. Одоо баруун иргэн. Энд бас нэг Cedar City гэдэг нэг гоё хотхон ашиглалтанд орж байгаа юм байлаа. Тэр бас энэ Fiber to the Home-ыг нэвтрүүлж байгаа, шилэн кабелийг нэвтрүүлж байгаа юм байлаа. Тэгээ энэ кабель чи ерөөсө бид нар өмнө нь HDB одоо ийм кабель буюу за нэг 50-аас 90 хүртэлх мегабайтын хурдтай интернет ашигладаг байсан бол одоо энэ HDH буюу энэ Fiber to the Home гэж байгаа одоо шинэ шилэн кабель нь 1000 мегабайт хүртэлх ийм хурдтай кабелийг бид нар одоо хязгааргүй баг ийм хурдтай интернетийг ашигладаг болж байгаа нь биднэрт аюу том давуу тал бий болж байгаа. Энийг бол Univision оруулж ирж байгаа юм байна. Тэгээд одоо бид нар юу руу явна? Шинэ ярмаг хотгон руу явна гэсэн чинь 50 яваад байсан чинь 3-50 болсон байна шүү дээ. За яг шинээс бууж ин одоо яваад ирээ. Бидний борлуулалтын албаны байр нь гоё ягааз. Эндээ юм байхламжтай. Одоо нөгөө хүүхдүүдтэйгээ ирэх юм бол хүүхдүүд нэндээ хүлээгээд цаанаа хотхонтойгоо танилцаад явахаар юм байлаа. За сайн байна уу болцгорлаа. За сайхан шинснэ та одоо ингээд хэлчихье. Ажил сайн уу? Ажил сайн. Тэг баахан камертай явж байна. Нөгөө Univision-ы Fiber to the Home-ыг жоохон судлах байдалтай. Тэгээд 2 төслөөр сая орлоо. Sky Garden, Iris Residence орсон. Тэгээд танаад ирж байна. Ямар ч манай төслийг бас ингээд зориод ирсэнд баярлалаа. Одоо ингээд ер нь бол залуучууд тийм ээ ер нь бол маш их тийм орон сууц судалдаж авч байна. Амьдэрч байна. Ганц би одоо юу гэдэг дөнгөж гээдгүүл болсон байна гэсэн гэх мэтлээ. Тэгэхээр одоо бид нар яаж одоо амьдралын шинэ хэв маяг болж байгаа энэ одоо орон байр орон сууцнд одоо хамгийн тав дахьтай байхаас гадна хамгийн үр бүтээлтэй яаж байх вэ? Тэгэхээр гэр бүлийн хүрээнд зарим ажил хэрэгэтс одоо бид нар гэрээсээ явуулах туршлага хөрөнгөлүүллээ шүү дээ. Тэгэхээр яаж энэ боломжуудыг хангах вэ гэхээр хамгийн түрүүнд одоо интернетийн өндөр хурд
өндөр хурдны энэ боломж. Тийм учраас одоо Fiber to Home буюу одоо энэ боломжийг одоо Univision компани бол байснаар одоо нэвтрүүлж одоо Монголд анх удаа гэж хэлж байгаа шүү дээ. Монголд анх удаа нэвтрүүлэхдээ хамгийн анхны төсөл нь бол одоо манай шинэ ярамг төсөлтэй нэмэгдсэн байгаа. Тийм болохоор одоо юу гэдэг нь шинэ ярамгаас одоо орон судалж авч байгаа хүмүүстүүд энэ боломж одоо нээгдсэн байгаад бол маш их баяртай байгаа. Нэг тийм мини кино театр бид нар шийдэж өгсөн. Энэний зорилго нь гэдэг юм бол ер нь бол орон сүнсний барилгууд бол уламжлалт хуучин ойлголтоор гэдэг юм бол кино театрыг бол кино театрт очиж үздэг. Тийм ээ зорж очиж үздэг. Магадгүй тэр дэлгүүр яах ч юм уу ингээд хийдэг байсан бол зарим боломжтой айлууд нь бол гэр дотроо кино театр шийдсэн гэдэг. Гэхдээ харамсалтай нь маш цөөхөн айл. Шинэ ярамгийг бол хүмүүс орон сууцыг ол мэдчихэж байгаа юм аюу сайн мэдээлэл очсон тий. Та харин энэ юуг жоохон танилцуулчих болох вэ? Яг энэ бусад бас бүтээн байгуулалтад том бүтээн байгуулалт явж штэ энэ хөл бөмбөгийн талбай, сургууль байна. За энэ болохоор яг спортын одоо байгууламжийн нэг хэсэг. Энэ бол усан бассейн. Тий. Бас олон улсын стандарт. Ер нь бол усан бассейн бол Монголд бас их одоо хөгжөхөд жоохон асуудалтай яадаггүй бас л нэг дэд бүтцийн асуудлаас. Тэгээд ер нь орон сууцны хорооллууд хөвчлэн хийхдээ дандаа нэг тийм одоо богинохон зайтай 25 м гэдэг ч юм уу. Тэгээд нэг хитгэн замтай энэ төр 4 зам гэдэг бол манайх бол ийм 10 замтай 50 м урттай. Тэгээд өндрийн өсрэлт гэж байдаг шүү дээ. Өндрийн өсрэлттэй юм та. Тэгээд бие халаалтын юм та. Наадлал нь бол сайн баг шиг үнэ. Цаатлах нь цаатлах дээр нь бол яг бид нар тийм аква парк төлөвлөж байгаа. Аква парк гэдэг болохоор юу вэ гэхээр ер нь бол монголч бас л үйл зууны цаг агаартай ингээд хэлсэн тийм ээ. Тийм болохоор өвлийн улирал хүмүүс одоо яг нэг далайн хэрэг дээр байгаа юм шиг мэдрэмж төрөөд тийм ээ. Тийм одоо устаа тийм усан ийм хиймэл давлгаан тэр үс. Ямар гоё юм бэ? Ийм имийг бий бол. Тэгээ энэ мэдээж нөгөө энэ доор гэдэг чинь битүү шинж чанартай. Энэ одоо 3000 айлын бүтээн байгуулалтын тэгээ энэ том байгууламжуудын менежмент энэ чинь надад шинэ дэд бүтцийн шинэ шийдлүүд байгаа ч тийм шинэ технологийн шийдлүүд одоо мөсөн ордонч байдаг юм уу те. Тэгэхээр энэ нь алуулстай бас танаа дээр гайхалтай их ажлууд явагдаж байгаа юм байна. За тэгээд хүлээж авсанд баярлалаа. Тэгээд Univision-ийнхаа яг Fiber to Home-ийн одоо тэг шилэн кабелийнхаа мэдээллийг авах гэж ирсэн нь бол танаа нэг хэсэг те. Энээс бас өшөө олон гайхалтай үн цэнүүдийг ямар ч хэсэн шинэ ярамгт бас ингээд нэвтрүүлж байгаа юм байна. За ямар ч хэсэн өнөөдөр тэгтээ бас ийм хол газар төслүүд дээр очисон гэхэд айгүй гоё ингээд яалаа шүү дээ. Зам төгжрэттэйгээ мөртөл их хурдуурдаа яваад төлөвлөсөн ажлуудаа амжуулчлаа. Бид нарыг зорж ирсэнд баярлалаа. Univision-ийн ажил бас хоёулаа аюу гоё танилцууллаа холбоод өглөө те. Би ингээ өглөө гарахдаа энэ шингэн амар сайн бэлдэж гардаг байхгүй. Тэгээ энэ дотор юу хийдэг вэ гэхээр синемон, цагаангаа, жоохон шардос, тэгээ зүгийн бал, тэгээд заримдаа аюу сайн өтгөн баах үхийн, заримдаа болохоор зүгээр юм гата бас цайнууд, ногоон цайнууд гэдэг чинь хамт хийгээд тэгэл энэ бол миний өдрийн цэнэглэгч. За өдрийн мэндийг өнөөдөр яах вэ? Унших гэдэг юм. Яана ээж 2 удаа залгацсан байсан. Аваагүй. Би бас ээжигээ заримдаа яалч өнгө ажил ихтэй үед гомдоочод байд юм аа. Заримдаа нөгөө хурлуудтай үед аваад яриад чадахгүй. Тэгээ нэг удаа ээж заад ер нь гинтийн хүнд асуудал тохиолдоод чамруу ярахад чи бол авахгүй юм байна гэж итгэхэд бүр ингээ миний зүрхийг зөсөж байгаа юм шиг айгүй хүнд хүлээж авч ирсэн. Тэрний дараа яг ингээ харах юм бол бүр хурлуудтай байсан ч гэсэн уучлаарай манай ээж залгах чинь гэж байгаа явцаа бас авдаг болоод байгаа. Сая бол бичлэгтэй хахад Германд авч чаддаг байна. Тэгэж бас залгачжээ. Бас яг юм ажил ихтэй хүмүүст бүдэнд нь л тохиолддог баг. Яг нэг аргэрийн асуудлууд бас аягүй их орхигдох гээд байдаг. Заримдаа хүүхдүүдийн нэг эцэг хурал гоё одоо урлын арга хэмжээнүүд нь очиж амжихгүй өөр ингээд гэр бүлийнхаа бусад хүмүүсийг явуулаад өөрөө очиж амжихгүй тохиолдлууд аягүй их байдаг. Найзуудын төрсөн өдөр гэдэг арга хэмжээнүүдээс бас аягүй их яа хоцор нь очиж амжихгүй. Тэгээд бүр найзууд ч гэсэн ингээл группүүд дээр амьдралын гол утга учир чинь ганцхан ажил биш штэ гэдэг юм утгатай бас тийм үг хайн найзууд.
Энэ дээр цах юм уу би? Энэ уянгагийн гар гэсэн юм шүү. За одоо ингээд ажил дуслаа. Одоо манайх жоохон хол болохоор эртхэн гарахгүй бол бас төвжрэлт аягүй цаг авдаг. Эми. За, ээжихөө. Хол идсэн юм уу? Заяа. За, ямар хол ийсэн? Чи тэ хийсэн үү? Даалгавраа хийсэн үү? За өнөөдрийн миний нэг өдөртэй хамт аяллаа. Тэгээд олон шинэ төслүүдтэй танилцсан сонирхолтой өдөр байлаа. Бид нар хамгийн гол нь Univision-ы одоо интернетийн үйлчилгээг бас судалж танилцж явсан. Тэгээ манайх бол энэ цуслангийн хувьд бол энэ Univision FTB Univision-ийнхаа одоо интернетийг ашиглаж байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол одоо энэ Univision-ы нэвтрүүлж байгаа FTH хязгааргүй интернетийг одоо суулгасан ийм төслүүд дээр очиж бид нар танилцсан. Тэгээд надад бол маш олзуурхмаар санагдаж байгаа. Би бол маш олон одоо иймэрхүү влогууд хийн, зургууд авахулна, тэрийгэ өөрөө одоо нөгөө татах ч гэдэг юм уу те. Тэгэхээр ийм тохиолдлууд бол өмнө нь ашиглаж исэн интернетийн маань одоо хязгаар ингээд ямар нэгэн байдлаар нэмэлт интернетийн төлбөр төлж авдаг бол одоо бол бид нар ингээд барилгад ороход л одоо хязгааргүй интернетийн ийм боломжтой FTH технологийн интернетийг суйрлуулсан. Энэ одоо ийм давуу талтай бас нэг интернетийн үйлчилгээ маань хөгжлийнхаа дараагийнхаа шатанд очсон юм байна гэдгийг танилцлаа. Тэгээд дэлхийн хэмжээнд одоо дэлхийн хөгжсөн орнуудад ямар юм хязгааргүй интернетийг ашигладаг тэрийг бол одоо Монголд яг л цагаа олж орж ирсэн юм байна. Тэгээ энэ бол үнэхээр таатай мэдээ байна. За тэгээд маш их ядарч энэ маргааш бас аягүй их ажил төлөвлөсөн. Ингээд өнөөдрийн энэ удаагийн влогоо дуусгалаа. Хамт байсан баярлалаа.